Манай нам чи нэг юм юутай штэ. Харьцангуй юм бюрократ гэх юм уу. Тэгээд удирдах зөвлөөс орж ирсэн нэр дээр яахтар ярилцаал сөрж үзээд байдаг. Тийм юм сүүлийн олон жил ер нь харагдахаа болцсон. Тийм зүйл ер нь байдаг юм дөө. Тэр юм нэг ялангуяа ирэх ирж байгаа намын хувьд бол энэ асуудал хаагдмал байдаг штэ. Ягаад тэгэхээр нөгөө удирдах зөвлөөс орж ирж байгаа тэр хүмүүс нь төрд бас тодорхой хэмжээний том хүч чадалтай ийм байдаг учраас ер нь их энгийн гişүүдэнд дайрч орж ирээл өсрөг үзээд байх тийм болцоо нөхцөлж ер нь ховор байдаг юм дөө. Тий. Таныг бас засаг дарагт яригдчихаа гэдэг мэдээлэл. Тэгсэн намын ерөнхий найрын бичгийн дарга уулзсан. Үеийн үед нөгөө нийслэл иргэдийн хурал дээр байгаа төлөөлөгч нараас засаг дарга зөвшөөрдөг тийм уламжил байсан. Тэгээ сүүлийн хэдэн жил энэ бол алдагдсан. Би урд ч гэсэн хэлсэн. Тэгэхээр энэ хүрээнд бол таны нэлээд одоо яригдж ингэж явж байгаад эцсийн шийдвэр дээр л өдөрх зөвлөл дээр одоо өөр нэр гарч ирж ингэж байна. Танд одоо ямар юу байна вэ? Санал бодол байна вэ гэдэг байдлаар ерөнхий найрын бичгийн дарга уулзаж ярилцсан. Та ямар санал бодолтой байгаа юм? Үгүй би бол яг хэлсэн. Хэрвээ үнэхээр энэ нуугууд одоо би яг ярьснаа л хэлээ те. Үнэхээр одоо энэ нууг ийм нөхцөл байдал үрдсэн гэд ингээд хэлж байгаад би бас санаа бодлоо энэ нууг хэлж болох юм уу гэд ингээд хэллээ. Тэгээ ер нь энэ та бүхэн яг үе үед ийм шийдвэр янз бүрийн шийдвэрүүд гардаг. Одоо орон нутаг дээр дүүрэг дээр байгаа иргэдийн хурал сонгогдсон хүмүүсээ бид голдог. Тэгээд магадгүй нийслэлээс хүн томилчдаг ч юм уу. Нийслэл дээр байгаа хүмүүсээ голоод одоо янз бүрийн сайд нар дарга нар ажилласаа буугаал те. Одоо тэнд байгаа хүмүүсээс илүү л гэж өөрсдөө бодож шít. Тэгээ ирээл одоо ер нь сайнаа үтсэнгүй шít. Альж тохиолдолд. Тэгээд яг ер нь наад намын чинь тэр сонгон шалгаруулалтын журам мурам гэж юм тал дээр хідүүлийг нь хойш та бодмоор юм байна дөө гэдэг байдлаар л хэлсэн. Гомдолтой байгаа гэсэн үг. Үгүй би гомдоогүй. Би гомдолтой гэж хэлээгүй. Окей ойлголоо. Гэхдээ ер нь тийм байх шүү. Тэгээ ингэж явсан. Би одоо энэ намын нэг л гишүүн юм чинь намын ерөнхий найрын бичгийн дарга таагууд гишүүний хувьар уулзаад дэлэн далан ярилцах хэрэгтэй юм чинь. Хэллээ шүү дээ. Ер нь альж тохиолдолд хэдүүлээ энэ байгаа явж байгаа арга барил маань нэг л биш вэ шүү гэж хэлсэн. Таны сайн бодоорой гэдэг. Хойштоо ер нь анхаарах хэрэгтэй юм байна. Хэдүүлээ намын их хурал дээр ч юм уу энэ сонгон шалгаруулалтын журам мормоо жоох анхаарч ярилцмаар юм биш үү гэж хэлсэн.